За хариулт болчлоо яг ерөнхийдөө 3 асуулт. Түрүүнд өглөөний хурал дээр сайн зориг гишүүнийг санал тавиад байх шиг өсөн тэр удмын сантай холбоотой чулуун докторийн хийсэн нэг чулуун докторийн бичсэн 9 ботном байгаа гэх тээ. Тэр жоохон ташаа мэдээ шүү. Бас энэ жоохон юм уншиж хагаад ялангуяа энэ түүх удам зүйн талаар юу байхгүй бол тэрний чинь түүх ийм юм. 1918 онд 16 онд олон өргөдсөний 6 дугаар онд Оросын одоо тухайн үеийн Орос улсаас өөрсдөө хөрөнгөө гаргаад Козин гэдэг хүн ахлаад тэгээд тэр чинь хүн амын тооллогч биш. Ер нь манай улсын нэг мал аж ахуйн татвартай холбоотой нэг тийм судалгаа хийгдэж ирсэн билээ. Тэгээ явсан газрууд нь би энэ талаар их сайн мэдэж уншсан хүн байхгүй юу. Тэгээ явсан газрууд нь зүгээр тухайн таарсан газруудаа ингээд бүртгээ тэр мал ахуйг ингээд юугаа явсан болохоос биш. Энэ манай тооллогын холбоос. Дараа нь тэр код